Гайл гэдэг үнэр ам бүлтэй өндөр үүрэг хариуцлагатай байгууллага. Улс доторх хил дээр эх орныхон төлөө ухаан уралдуулан ажилладаг. Төрийн тусгай албан хаагчдын ажлын цар хүрээ эдийн засгийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажилтгийг сонирхох гэвэл Улаанбаатар хот гайлын газрын ажил байдал төл болгочтой. Энэ төл нөлөөтэй нөлөөгүй хэсэг нь гайлчныг бүрийн ажилдаа хандлага хичээл зүтгэлээс шалтгаална. Түүний нэг төлөөлөл болгож Улаанбаатар хот гайлын газрын гайлын зөрчлөөс урьдчилсан сэргийл хэлцэн гайл улсын байцаагч Чулуунбаатарын Тамирагийн ажлын нэг өдрийг сурвалжсан юм а. За өнөөдөр манай хотын гайлынхан өглөөнийхөө жагсаалыг хийлээ. За өглөө болгон Улаанбаатар хотын гайлын газрын гайлын улсын байцаагч нар дөрвөн төвцтэйгээ жагсаж за дарга нараас тухайн өдөрт анхаарч ажиллах асуудлын талаар зөвлөгөө мэдээлэл авч ажиллаа эхэлдэг. За өнөөдрийн хувьд Улаанбаатар хотын гайлын газрын орлогч дарга Инх цогт дарга болон даваа самбуу дарга гайлын улсын байцаагч нар үйл ажиллагаанд гайлын улсын байцаагчийн стандартаа мөрдөж ажиллах шаардлагатай. За дээрээс нь үйлчлүүлэгчдэд хөнгөн шуурхай чирэгдэлгүй үйлчлэх хэрэгтэй. За хяналтын үйл ажиллагааны журам өөрчлөгдсөнд бол үйл ажиллагааныхаа тэр журмыг баримталж ажиллах шаардлагатай шүү гэсэн зөвлөгөө мэдээллийг өгөөд өнөөдрийн ажил эхэлж байна. За өнөөдөр миний төлөвлөсөн ажил бол хэд хэдэн ажил байгаа. Энэ ажлаа өнөөдрөөс одоо ингээд 9 цаг болж байна. 9 цагаас эхлээд үргэлжлүүлээд явах юм аа. Миний хийдэг хамгийн дөрөвний ажил болохоор шүү дээ. Нөгөө хариуцсан талбаануудаа хийнэ. Ерөнхийдөө бол гайлын байгууллага мэдээллийн сүлжээ ашиглалтаараа бүх газар хороо бомбууд хоорондоо холбогддог учраас харьцангуй дэвшилтэй босод төрийн байгууллагуудыг бодвол. Нөгөө сангийн дэд сайд хүрэх ирээд манай сүлжээг үзээд нууц хүлээж гайхах сайн байна гэдэг. Арчуусаа юм системээр үргэлж тэргүүлж ирсэн. Тийм системийн хувьд бол харьцангуй сайн. Тэг манай дээр нөгөө бие даасан алба ажилдаг учраас. Гамас гэж яаж байгаа одоо кайс. Тийм. Бүр өмнө инээдтэй байсан шүү дээ. Одоо ингээд замын үд дээр ингээд ачаа бараа ингээд орно шүү дээ. Манайх замын үд дээр ингээд тис хөндлөн салцсан. Ямар ч боломж хянах боломж байхгүй. Тэгээд яадаг гэсэн гэхээр бүх мэдээ тайлангаа цаасан дээр бичээд оройны замын үдийн богоонд өгөө явуулсан гэсэн. Тэгээд энд нь замын үдийн нэг байцаагч биш Улаанбаатар хотын гайлын байцаагч юм уу ерхий газрын байцаагч тусч жагаад аваад тийш явчихдаг. За дараа нь арай гайг болоод 144-ийн флоппи диск гэж үүдэг шүү дээ. Флоппи дискээр зүүдэг болсон. Тэгж жагаад асикуда гэдэг системд орсон. Асикуда гэдэг систем нь өөртөө мэдээллийг хадгалаад байна. Системээс нэг рүүгээ ингэж дамжуулах, нэг нэгэндээ анализ өгүүлэх ямар ч боломж өгж байгаа. Дараа нь манай гайлын ажилтнууд өөрсдөө гамас гэдэг шинэ систем орсон. Гайлын албаны мэдээллийн автоматжуулсан систем. Энийг бол дандаа Монгол залуучууд хийсэн шүү дээ. Энэ бол маш дэвшилтэй, маш сайн систем. Энийн давуу тал нь шүү дээ. Бүх мэдээлэл хоорондоо солилцдог. Чөлөөт бас. Одоо бид нар замын өд рүү яриад замын өдөөс хэдэн дооны ямар богоо Улаанбаатар хот руу гарч бүгдийг мэдэх болцсон. Тэн дээр бүгдийн нэрнийхээ харж байгаа. Тэр мэдээлэл бүгдийг бид энэ дээр авах. Тэгээд дараа нь одоо 10 оны 2010 оны 3 сарын 1-ээс кайс орсон. Кайсийн давуу тал маш гоё байхгүй. Бүх газар хороо бүх бомб одоо баян үлгийн цагаан нуур дорн гэдэг бүх газрын ч мэдээлэл бүгд ерөнхий газар дээр шууд 1 секундын дотор төвлөрч идэг байхгүй. Тэгэхээр бидний ажлыг ч ерөнхий газар дээр хянаж байна. Замын үдийн ажлыг ч ерөнхий газар дээр хэмжиж, цагаан нуурын чөлөөтсийн ажлыг ч ерөнхий газар дээр хянаж идэг ийм маш гоё дэвшилтэй технологи төрсөн байна. Тэгээд тэргүүрээ би одоо ажиллаж байна. За одоохондоо ерөн дээр зөвхөн бичиг баримтын бүрдүүлэлтүүд хийж байна. Бараа задрааг байна. Яг л өглөө 9 цагаас эхэлж байгаа учраас тийм. Гэхдээ өмнөх өдрийн үлдэгдэл юу вэ? За одоо өчтөр бүрдүүлэлт хийгдээд гарч амжааг байгаа 19 жинглэг байна. 19 жинглэг. Энэ 19 жинглэг дотроос би бүгдийн ихнээс маш олон гүйлгэж ямар бараа байна? Нэр төрөл нь юу байна? Төлөвж байгаа татвар нь юу байна? Ангилтын код нь зөв байна уу? Нэр төрөл нь зөв байна уу? Бүгдийг хянаад тавьж явчихсан. За энэ мөнхийн лавх сүрэн гэдэг нэг 15 нэр төрлийн бараатай хүн байгаа юм. За энэ солонгос улсаас илгээгдэж ирсэн. Ингээд манай албаны байцаагчдаас сүлжээр оронгууд энд нэг улаан гэрэл асж байгаа. Энэ улаан дохио асж байгаа тохиолдол биш үү? Яг энэ мөнхийн лавх сүрэн гэдэг хүний хувьд болохоор зэрэг эрсдлийн судалгаа хийгдэж байгаа. Гэхдээ хийгдэж бүрэн дуусаагүй байна. Эрсдэл тооцоод одоохондоо цаг хугацааны болоогүй байна. Улаан төлөв басж байгаад бол бараанд бит үсдэх шалгалт хийгсэн тохиолдож байгаа. Бит үсдэх шалгалт гэх. За тэгвэл нөгөө хүмүүс маань 15 нэр төрлийн бараатай явж байна. За энэ барааныхын жагсаалтыг бид үзэх хэрэгтэй. За Kia Frontex нэг машинтай явж байгаа юм байна. Солонгос автомашины урд техник 20 шигтэй явж байгаа юм байна. Мотор 20 шигтэй явж байгаа юм байна. Сэлбэг 65 шигтэй явж байгаа юм байна. Салхины жил 30 ширхтэй.
Хаалга 18 ширхтээ, радиатор 31 ширхтээ, яндан 32 ширхтээ. Ингээд нийтдээ нэг машин босдон 4 сэлбэг бай тийм ээ. За энийг замын үдээс ирсэн мэдээлэлтэй гаргаж үзэн заа. За замын үдээр энэ манифест гэсэн юм бичвэрөнд үлдчихэж байгаа. Манифест гэдэг бол мэдүүлгийн товч хэлбэр буюу гайлын товч мэдүүлгийг хэлж байгаа. За энэ нийтдээ 40 тонны чингэлгэнд 15 тонн ачаад орсон. 14 тонн 400 хил ачаад орж ирсэн юм байна. 40 тонны чингэлгэнд 14 тонн 400. За нэг хүлэн авах штэ. За ингээд ийм ерөнхий товч мэдээлэл авчихна. Ингээд энэ дээрээс барааныхаа дэлгэрэнгүй мэдээллийг авчихна. За энэ маань солонгосын хуучин сэлбэг дандаа. Дандаа солонгосын хуучин сэлбэг, шин сэлбэгийн донд байхгүй байна. Хуучин сэлбэгэндээ нийтдээ 14 тонн хуучин сэлбэгэндээ 2 сая 200 мянган татвар төлсөн байна. За ингээд нэг үсгэн дэлгэрэнгүй үүсчихэв. Ингээд энэ дундаасаа эрсдэлтэй байж болцсохгүй гэдэг тэр зүйл дээр бид очиж ажиллах болж байгаа. За миний хувьд бол Улаанбаатар хотын гайлын газрын гайлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх албанд гайлын улсын байцаагчаар ажилладаг. За 2010 оны 3 сарын 1-ний өдрөөс эхлээд гайлын байгууллагын системийн хэмжээнд мэдээллийн технологийн KAIS гэсэн шинэ програм нэвтэрсэн. За энэ KAIS гэсэн шинэ програмын давуу тал бол өмнөх програмуудыг бол маш их байгаа. Хамгийн гол давуу тал нь мэдээллийн системээр үндэслээд гайлын хяналтын бүсгүүд дээр бүрдүүлэлт хийгдэж байгаа. Бүрдүүлэлт тус бүр дээр эрсдэл тооцож ажиллах боломжтой болсон. Тэгэхээр нэг аж ахуй нэгж байгууллага иргэн гайлын илээр нэвтрүүлж байгаа бараатай холбоотой мэдээлэлээ KAIS системээр дамжуулаад гайлын байгууллагт илгээдэг байгаа. За гайлын байгууллага KAIS системээр ирсэн тэр мэдээлэлээр анализ дүгнэлт хийж мэдээлэл цуглуулж эрсдэл тооцож ажиллах боломжтой болсон. За тухайлах юм бол нэг аж ахуй нэгж байгууллага гайлын илээр нэвтрэхдээ ямар бараа нэвтрүүлдэг, ямар үнээр мэдүүлдэг, ямар хэмжээний татвар төлдөг, барааны нэр төрөл нь ямар байдаг талаарх бүх мэдээлэл KAIS системээр дамжуулаад гайлын байгууллагт илгээнэ. Тэрийг нь гайлын байгууллага хүлээж аваад тухайн барааны жин хэмжээ, тухайн барааны нэр төрөл, тоо хэмжээ, зориулалт, хүнсний аюулгүй байдал, барааны гарал үүсэл, барааны шинж чанар, найрлага зэрэг бүх талаарх мэдээллийг судлах, бүх талаарх мэдээллийг за боловсруулах, энэ дээр анализ хийх, эрсдэл тооцох боломжтой юм. Тухайлбал энэ дээр нэг жишээ ярьж болно. 2010 оны 12 дугаар сард за нэг аж ахуй нэгж байгууллага хятад улсаас илгээгдэж ирсэн барилгын гадна талын фасадны шил гэж гайлын байгууллагт мэдүүлсэн тийм мэдүүлэг байгаа. За тэрэн дээр эрсдэл тооцож ажилласан талаарх нэг товчхон мэдээллийг та бүхэнд өгье. За мэдүүлэгтээ фасадныхаа шилийг давхар шил, за өнгө оруулсан, гадна халуун хүүтэн тэсвэртэй шил гэж мэдүүлээд за хэмжих нэгжийг нь метр квадратаар мэдүүлсэн байгаа. За метр квадратаар мэдүүлээд метр квадрат тутамдаа гайлынхаа үнийг 20 центээр мэдүүлсэн. 20 центээр. За тэгэхээр гадна фасадны шил тэгээд давхар дундаа вакуум орчим үүсгэсэн тийм вакуум давхар шилийг ангилтын хэмжих нэгж нь килограммаар хэмжигддэг байгаа. За ингээд килограммаар хэмжигддэг шилнүүдийн бүх бүрдүүлэлтүүдийг дунд нь харьцуулаад үзэхэд тухайн аж ахуй нэгж байгууллага за өөрийн гайлын байгууллагт мэдүүлж байгаа тэр шилээ харьцангуй бага үнээр буюу харьцангуй доогуур үнээр мэдүүлсэн байсан тогтоогдсон. За тэгээд энэ үйл ажиллагаан дээр эрсдэл тооцоод за интернетийг их сурвалж за ийм төрлийн барааг импортоор оруулж ирдэг аж ахуй нэгж байгууллагуудын импортын мэдээлэл за зах зээл дээр байж байгаа худалдан борлуулж байгаа үн гэх зэрэг бүх талын мэдээллийг цуглуулад судалгаа хийж үзэхэд тухайн барааны килограммын үнийн дүн хамгийн багадаа $2.5 буюу түүнээс дээш үнийн дүнтэй байсан тогтоогдсон байгаа. Тэгэхээр эрсдэл тооцож ажиллаж байгаа энэ үйл ажиллагаа маань өөрөө нэгдүгээрт гадаад худалдааг дэмжиж байгаа. Хоёрдугаарт гайлын харилцаанд оролцогч нарт гайлын үйл ажиллагаа хөнгөн шуурхай байлгах тэр нөхцөлийг бүрдүүлж байгаа. За гуравдугаарт мөн нэг даваа тал нь барааны талаарх мэдээллийг хүлээж аваад тэр мэдээлэл дээр анализ дүгнэлт хийх, судалгаа хийх боломжийг бүрдүүлж байгаагаараа KAIS системийн даваа тал оршиж байгаа. За Улаанбаатар хотын гайлын газрын хэмжээнд вагоноор ачаа дээш ирэх тохиолдол
харьцангуй бага ч гэсэндээ бага хэмжээгээр байдаг. Ялангуяа автомагийн гайлын хяналтын бүс дээр хөлийн жандаас тээвэрлэгдэж ирсэн бараа тээврийн хэрэгсэл вагон ирэх тохиолдол байна. За энэ тохиолдолд гайлын улсын байцаагч нар юуны түрүүн вагон дугаар, за хөлийн жандаас илгээгдэж ирсэн илгээгчийн лац ломб, за илгээгчийн гайлын зорилгоор хийгдсэн тэмдэглэгээ, за дээрэс нь вагон дугаар эдрийг бичиг баримтаар тулгаж шалгах шаардлагатай байдаг. За түүний дараа тухайн вагон болон тухайн чиглэлт ямар төрлийн бараа байна вэ гэдгийг анхны байдлаар үзэхийн тулд тухайн чиглэлний болон вагоны гадна талд янз бүрийн нэмэлт тэмдэглэгээ байна уу гэдгийг толгойж үзэх шаардлагатай байдаг. За тухайлбал яг энэ вагоны хувьд бол овор хэмжээ ихтэй хүнд жинтэй ачаа байгаа тохиолдолд тухайн вагоны амаржийн доошоос суулт өгсөн байна уу? Бүршний хувьд тэнээлт нь хэр зэрэг байна? Лац ломны байдал нь хөндөгдсөн эсхийг тулгаж шалгах шаардлагатай байдаг. За энэ ажлыг бол Улаанбаатар хотын гайлын газрын гайлын улсын байцаагч нар дүрм журам заагсны дагуу хуулийн хүрээнд хийж гүйцэтгэдэг. Энэ иргэд аж ахуй нэгж байгууллага гайлын харилцаанд оролцогчид за хууль хяналтын байгууллагаас гайлын газар хороодуудад мэдээлэл ирэх тохиолдол байна. За энэ мэдээлэл нь болохоор зэрэг хууль тогтоомж зөрчигдөж байгаа талаар эсвэл иргэдийн санал хүсэлт гомдол ямар ч хэлбэртэй байж болдог. За энэ тохиолдолд бүрт Улаанбаатар хотын гайлын газрын гайлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх албанаас ач холбогдол өгч хуулийн хүрээнд хяналт тавьж ажилладаг байгаа. Яг саяны бидний орж ажилласан энэ хяналтын бүсэд замын үүдийн гайлын газар бүрдүүлэлт хийгдсэн орон нутгийн ачаан дээр за давхар хяналт тавих чиглэлээр ажиллаа. Сая бол ажиллахад Улаанбаатар замын үүдийн гайлын газрынхны ажилласан энэ ачаа дэш бүрдүүлэлт бол хуулийн хүрээнд хангалттай хэмжээнд хэн шалгалт хийгдсэн байна гэдг нь нотлогдож байгаад бол одоо эндээсээ гараад 90 дахь гайлын хяналтын бүс рүү явж байна. За 90 дахь гайлын хяналтын бүс бол Монгол улс дахь гайлын ганц тусгай бүс байгаа. За тусгай бүсийн гол онцлог нь болохоор тухайн бүсэд гайлын хяналт бүрдүүлэлт хийгдэн, тухайн бүсэд барааны боловсруулалт хийгдэн, тухайн бүсэд барилгын үйлдвэрлэл эрхлэгдэж болно. Бараа бүтээгдэхүүний боловсруулалт хийгдэж болно. Ийм онцлогтой бие даасан бүс байдаг. За энэ бүс дээр очиж ажиллаж байгаа шалтгаан гэвэл нэг иргэнний бараа ачаа дэжтэй холбоотой гайлын зөрчил үйлдэгдсэн тул за энэ зөрчлийг хянан шийдвэрлэх, бараан дээр бодит байдалд бие үзлэг шалгалт хийх ийм зорилгоор явж байна. Мэдүүлэгчтэй холбоотой бүрдүүлэлтэн дээр бол хөлийн жандаас илгээгдэж ирсэн 40 тонны чингэлгэнд за ганцхан ширхэг автомашин байгаа гэсэн ийм бүрдүүлэлт байгаа. Тэгэхээр энэ дээр ямар хуу байдлаар эрсдэл тооцож байна гэхээр зэрэг 40 тонны чингэлгэнд ганц ширхэг автомашин ачигдж ирж байна гэдэг маань өөрөө эрсдэл тооцох анхны үндэслэл болж байгаа. Хэрвээ нэг ширхэг суудлын машиныг ч юм уу нэг ширхэг ачааны машиныг хөлийн жандаас тээвэрлж ирж байгаа тохиолдолд 40 тонны чингэлгэнд тээвэрлэх шаардлага байхгүй тийм ээ. 20 тонны чингэлгэнд тээвэрлээд ирчих боломжтой байдаг. За энэ мэдүүлэгчийн чингэлэгтэй ачааг электрон пүүгээр пүүлж үзсэн. За пүүлж үзэхэд цэвэр жингийн хувьд 10 тонны жингийн зүрх гарсан байгаа. За энэ жингийн зүрх гэдэг маань гайлын байгууллагад мэдүүлэгдээгүй байгаа барааны жингийн зүрх байгаа. За нэгэнт мэдүүлээгүй барааны жингийн зүрх 10 тонн болоод мэдүүлээгүй байгаа бараа байгаа тогтоогдсон учраас зөрчил байгаа гэдэг нь тодорхой. За ийм учраас бараан дээр бит байдал дээр үзлэг шалгалт хийх гээд иргэнгийн гайлын хяналтын бүс рүү явж байна. За энэ болохоор зэрэг иргэнгийн гайлын хяналтын бүс дээр одоо ажиллаж байна. Миний хувьд болохоор зэрэг иргэнгийн гайлын хяналтын бүсийг гайлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хариуцж ажилладаг. Эрсдэлтэй байж болзошгүй хоёр чингэлгэн дээр мэдээллийн дагуу шалгалт хийж ажилласан. За шалгалт хийж ажиллахад хоёр чингэлгэн дээр тус бүр дээр 10 тонны жингийн зүрх гарсан байна. Тэгэхээр жингийн зүрх гарч байгаа учраас энэ дээр бараанд бит үздэг шалгалт хий. За энэ болохоор зэрэг нэг иргэний мэдүүлсэн ачаа байгаа юм байна. Бодит байдлаар пүүлж үзэхэд 11 тонны зүрх гарсан. Одоо зүрх гараад байгаа энэ
бараан дээр нэг хүчтэй үлдэх шаардлага тэгээд протокол үлдэх шаардлагатай болоод одоо талбар авчтаагаарай. Энэ чингэлгэн дээр 10 орчим тонны мэдүүлэгдээгүй жингийн зөрүү гарсан. Ингээ бодит байдал дээр үзэхэр зэрэг энэ маань бүгдээр нөгөө нэг биеийн тамирын тасгалын зориулт ээж бүрэн тэрнижерод байж тарж байгаа байхгүй. Энэ аж ахуйн нэгж байгууллага маань өөрөө гайлт мэдүүлэхтэй тэр тэрнижерийнхоо буюу барааныхаа нэг бүрийн жинг мэдхгүйгээс болоод жингийн зөрүүтэй мэдэрсэн. Тэр бодит байдал дээр нэг ширхэг тэрнижерны буюу нэг сетийнх нь жинг тогтоогоод за нийтдээ хэдэн сет тэрнижер байна. Тус бүрдэн дахин бүрдүүлэх усахаар ийм шийдвэр гарч байна. Угаасаа жингийн зөрүү гараад дахин бүрдүүлэлт хийгдэж байгаа тохиолдолд татврын зөрүү гарч таа. Татрын зөрүү гарч байгаа тохиолдолд гайлын тухай хуулиараа нөхөн дөрж байгаа татрын 30% харгуул нотод хууль зүйн хариуцлагатай. За энэ зохицуулалт маань хуулийнхаа дагуу явагдана. Одоо бид нэр сетүүдийн жинг тогтоох ажлууд хийгдэнэ. За сетүүдийн жинг тогтооход протокол үлдэгдээд айлхоор энэ айлдаа хөндлөлгүйгээр мөн асуудлыг хуулийн хүрээнд шийдээд барааны хэмжих нэгж барааны жинг хямралгаар дахин бүрдүүлэх байна. Гайлын тухай хууль 2023-ийн мэдээлэл барааны жин хэмжээ, барааны зориулалт, барааны хэмжих нэгжийг гайлын байгууллагад бодол мэдүүлж, гайлын болон бусад төрлийн татвараас санаатаагаар зайлшгүй зөвлөлт байгаа тул гайл дахин зөрчил хийгээд дахин журмын хянж дахин бүрдүүлэх болно. За энэ хараа. Манай Улаанбаатар хотын гайлын газар биш үү? Гайлын газар. За хяналтын хилтэсчдэр, бүрдүүлэлтийн хилтэсчдэр, манай зөрчлөөс өрсөн зэрэглэх халамжтэр. Монгол улсын гайлын хилээр илүүрийг хоригдсан бараа. Гайлын төлөвлөлт орохоос өрсөн зэрэгж ажилладаг. Хэрвээ орж ирж байгаа тохиолдолд түүнтэй тэмцэж ажилладаг те. Тэр бол тодорхой. За эдгээр баруун дотроос хамгийн их анхаарал хандуулж байгаа. Дэлхийн нийтийн анхаарал хандуулж байгаа. Гайлын байгууллагын анхаарал хандуулж байгаа. Тийм их хор хөлд удмын санд нөлөөлдөг, сэтгхүүд нөлөөлдөг, генд нөлөөлдөг. Тийм хоригдсан бараа болохоор хардаг масуулах байсан. Түүнийг үйлдэх, түүнийг бэлтгэн гаргадаг, түүхийд ургамал үр үнцүүд байдаг байхгүй. Тэгэхээр манай Улаанбаатар хотын гайлын газрын гайлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх алба яг энэ дээр яаж ажилладаг вэ гэдэг талаар биелгэж байгаа байхгүй. Манай алба тухайлах юм бол ийм төрлийн бараа гайл хилээр орж ирж байгаа тохиолдолд түүнийг илрүүлэх тестрүүд нэгдүгээр бэлэн байна. Хоёрдугаар гайлын ажилтнуудаа энэлийн барааг анхан шатны байдлаар нүдээр хараад яаж таних вэ гэдэг талаар сургалт. Гуравдугаар бодит байдал дээр тэр төрлийн бараа юм эсвэл үл мэдэгдэх бараа гараад ирэх түүнийг шалгах тийм тестүүд бидэд бэлэн бичдэг. Тэгэхээр энэ одоо тухайлбал зав кетамин, эпидрин, каннабис, героин, опиат буюу амфетамины төрлийн хамт авах масруулах бодисууд. За бусад ерөөсөө хамгийн өргөн тийм хэрэглэгддэг хамгийн их эрсдэлтэй тэр масруулах бодисуудыг илрүүлэх тестүүд. За тестийг яаж ашиглах вэ гэдэг зааврыг бүгдэнд нь байцаагч нарт тараацсан байна. Ерөөсөө бүгдэнд тараасан. Ингэж хэрэглэе шүү. За ерөнхийдөө ингэж гарч ирдэг. Энийг заяа. За одоо тэгвэл яг бодит байдал дээр за янз бүрийн байдлаар эмийн ургамлын ч юм янз бүрийн тийм юм байна уу танаас одоо. Шууд газар дээр нэглээ нэг ажиллаж үздэг хөө. Болно. Тэгээ байцаагч нарт энэ сургалтууд явуулчихдаг. Энэ тестерийг ашиглахын тулд хамгийн түрүүн биш үү? Тестерийн энэ дотор байгаа юм шингэн бодисыг биш үү? Энэ шингэн бодисыг биш үү? Ёроол руу нэг тунгаах хэрэгтэй. Ингээд доошо тунгаад хүрээд дээдс хөндөй болчихлоо шүү дээ, тий? Одоо энийг задлан байна. Энэ нэг удаагийн савх болохоор бас нэг л удаа хэлэх. За энэ дээжээс бага хэмжээний хэрэг аваад тийм ээ. Дээжээс бага хэмжээний хэрэг аваад. За ингэж. За энэ тестнийхаа энэ таглагаар ирүүлээ таглана. Энэний дээдлэл нэг юм өнгө өгч шүү дээ, энэ өнгө. Ийм өнгө байвал каннабис найрлахдаг гэсэн. За ингээл ерөөсөө 5 секунд хүлээх хангалтай. Одоо энэ дээр ямар өнгө өгч ийн үзэн.
Ингээд энэ дээр ийм ягаан өнгө хэрэг өгч явах юм бол канабисийн найрлага байна гэсэн үг. Энэ юу алддаггүй. Замын өдөр сая масуул гойц илэрсэн, буян тухай дээр илэрсэн бүгд яг энэ дэст төсөж байгаа. Ягаан өнгө өгч явах юм бол шууд энэ дижиг аваад битүүмжлээд тухайн бараан дээр садуулах болж бичээд гайлын төв лаборатори. Гайлын төв лаборатори энийг нэг өдрийн дотор авах. А тэгэхээр таны саяын бараа чинь үндсэн өнгөрөө яриад шүү дээ тийм ээ. Энэ бол байгалийн гаралтай гэсэн. Тухайлх юм бол энийг харж байгаа. Энэ хараа зөрчил үйлдсэн Б гэдэг мэдүүлэгч заяа. 2009 онд энийг үлдээд манайх болохоор тэрийг илрүүлээд цагдаагийн байгууллага руу эрүүг хэрэг үсэх шалгуулгаар шилжүүлээд тэгээ цагдаагийн байгууллагаас шалгаад тэгээ прокуророос эрүүг хэрэг үсэх шалгах шаардлагагүй гэсэн тогтоол ирсэн учраас бид нар захиргааны журмаар шийдсэн. Бас ингэж бодно шүү дээ. Угаас хуулийн дэмж. Энэ яасан гэхээр зэрэг Б гэдэг иргэн биш үү? Шалны хулдаас шалны дороож хүлэмжийн гялгар ууд гэж мэдүүлээд түүнийг 45 тонн гэж мэдүүлээл 6 сая орчим төгрөгийн татвар төлсөн байсан. 6 сая орчим төгрөгийн татвар. Тэгээд бид нар бодохгүй юу? Та нар дэлгүүрээс авахдаа шалны хулдаас килограммаар авдаг уу? Шалны дороожийг килограммаар авдаг уу? Метрийг авдрахаар авдаг тийм ээ? Тэгэхээр бид нар энэ дээр нь эрсдэл тооцсон байхгүй. Энэ бол зүгээр хамгийн их нь эрсдэл тооцож байгаа ажиллагаа. Яагаад хэмжих нэг чинь метрик авдраад хахад килограммаар мэдүүлэх гэдэг. Хамгийн анхны эрсдэл тооцох үндэслэл нь байхгүй. Одоо 2011 оны гайлын байгууллагын зорилго болохоор зэрэг эрсдлийн менежментийг гайлын хяналтын үйл ажиллагаанд тууштай нэвтрүүлэх гэсэн тийм үйл ажиллагааны зорилттой. Тэгээ бид нар бодит байдлаар шалгаад үзсэн чинь дороож хэвсэн зэрэг байсан уу гэвэл байсан. Дандаа урлаантай. Гэхдээ 12840 метрик авдраад. 12840 метрик авдраад. За дараа нь артай аргагүй юм зузаан нэмгэн хулдааснууд 26000 метрик авдраад. За мяндсан бүтээлэг 5460 кг. За энэ мяндсан бүтээлгийг бол угаасаа килограммаар ангилдаг. За гялгарууд 44 урлоо. Ийм бараамд гарч ирэхгүй яг бодит байдал дээр. Бид нар бүр нэг хүчтэй хэмжилт хийсэн байгаа энэ дээр. За ингээд энэ маань маш хэмжээний татвараас айлхийсэн гэдэг дүгнэлтийг бид нар хийсэн байхгүй. Зөвхөн энэ айлын ачаан дээр 17 сая төгрөг нэмэлт төлөвлөж байгаа. Татвар нь төлөвлөж байгаа. Тэгээд тэрний хууль заасан торгуулийн хэмжээ нь 30% учраас 5 сая төгрөгийн торгуул тогтворж байгаа. Ингээд нийлээд зөвхөн 40 тонны 2 хон чингэлэг дээр өөртөө төлсөн үндсэн татвар байгаа шүү дээ. Тэрнээс гадна 22 сая төгрөгийн татвар нэмж оруулж байгаа байхгүй. Эргээд энэ нээл маань 2 сарын дараа ахаад 6 чингэлэг оруулж ирсэн. 6 чингэлэг. Тэгэхдээ хариуцлага гэдэг бол хууль зүйн цэвэрлэл гэдэг тийм. Хууль зүйн цэвэрлэл зүйлээд ахаад зөрчил үлдэхгүйгээр 6 чингэлэг тавил юунд 90 сая төгрөг өөртөө төлөөлж орж ирж байгаа. Өмнө нь гэхдээ зөрчилтэй учраас бид нар шалгаад үзсэн. Ганц зөрчил гараагүй. 6 чингэлгийг хамгийн багадаа 90 сая төгрөг, 100 сая төгрөг төлөх гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол бидний зүгээр нэг ажлын зүгээр үр дүн. Манай Улаанбаатарын гайлын газрын гайлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх алавч нь зөрчлөөс урьдчилан сэргийлэх гайлын хэрэг зөрчлийг илрүүлэх тасан зогсоохоос гадна мэдээлэл зөвлөгөө өгөх тийм үүрэг гүйцэтгэдэг. Ерөөсөө Монгол улсын гайлын тухай хуулийн 12 дугаар зүйл 16 дугаар зүйлд гайлын улсын байцаагч хинч байсан мэдүүлэгч иргэн аж ахуйн нэгж байгууллагад мэдээлэл зөвлөгөө өгнө. Хууль тогтоомжийг сурталчлах ажил хийнэ гэдэг ингээд заасан. Тэгээд саяын надтай улсаар холбогддог хүн болохоор зэрэг за өмнө нь манайхаас мэдээлэл зөвлөгөө авч ирсэн. Тэгээд одоо над руу бас мөн яриад за зарим газруудын газрууд дээр бүрдүүлэлт хийх гэсэн юм аа. Тэр газар бүрдүүлэлт хийхэд хүндрэл гарах уу, гарахгүй юу гэдэг талаар лавлгал авч ийн л да. Тэр нэгэнд одоо хуулиар бид нар мэдээлэл зөвлөгөө өгөх үүрэгтэй учраас ямар ч тохиол биеэр ирээд зөвлөгөө авсан ч тэр за уцаар зөвлөгөө авсан ч тэр ямар нэгэн байдлаар хүндрэлгүйгээр зөвлөгөө өгөхийг л боддгийг. Энэ хуулиар бидний хүлээсэн үүрэг учраас. За энэ болохоор зэрэг автомобилийн гайлын хяналтын бүсдэр өнөөдөр бас 2-3 бүрэн бус суудлын автомашиныг үдэс шалгах үнэхээр бүрэн бус суудлын автомашин мөн үү биш үү гэдгийг тогтоох зорилгоор ирээд ажиллаж байна. За сүүлийн үед Япон болоод Солонгос улсаас за суудлын автомашин биш зүгээр гүүзүү гэсэн нэрийн дор одоо ингээд моторгүй юм уу, хороопгүй юм уу, эд ангигүй янз бүрийн тээврэгслүүд орж ирж байгаа. За энийг зарим мэдүүлэгч нар зүгээр хоосон гүүзүү гэж мэдүүлээд онцгой алан дотроос зайлсхийх янз бүрийн тийм зөрчлүүд бол гардаг. Гэхдээ харьцангуй энэ асуудал Улаанбаатар хотын гайлын газрын хэмжээнд жигдэрсэн байгаа. Ийм гүүзүүн дээр моторгүй байсан ч гэсэн хороопгүй байсан ч гэсэндээ явах хэд ангийн
ямарваа нэгэн эд ангиуд залгаатай байгаа тохиолдолд түүнийг шууд бүрэн бус суудлын автомашинд хамааруулад Битгүүлсэн ангиллын 8703 гэсэн ангилд хамааруулж онцгой албан дотортой суудлын автомашинд хамааруулж явж байгаа. За яг энэ машины хувьд болохоор зэрэг хэдийгээр моторгүй урд эд ангиуд байхгүй ч гэсэн бүрэн бус суудлын автомашинд хамаарад онцгой албан дотороо төлөөж явж байгаа. Янз бүрийн байдлаар хууль зөрчил зүйлүүд энэ дээр байхгүй. Гэхдээ яагаад энийг онцолж ярьж ийн гэхлээр зэрэг зарим тохиолдолд ийм моторгүй эд ангигүй бүрэн бус суудлын автомашин оруулж ирчээ сэлбэг эсвэл гүүзүү гэдэг байдлаар мэдүүлэх ингэж мэдүүлснээр гайлын дотроос зайлсхийх тиймэрхүү үйлдэлүүд зарим тохиолдолд гардаг. Гэхдээ энэ тохиолдолд бүр төр гайлын зөрчлөөс ертөнц сэргийлэх албанаас хуулийн хүрээнд хяналт тавьж ажиллаж байгаа. Автомобилийн гайлын хяналтын бүс төр өнөөдөр нэг энэ микробус бууж юм л да. За ерөнхийдөө хотын гайлын хэмжээнд энэ микробусны хяналтыг хуулийн хүрээнд хэрэгжүүлэх чиглэлээр нэлээд дөрвтэй ажлууд хийж байгаа. Тухайлх юм бол одоо яг хоёр адилхан төрлийн микробус байхад за нэг төрөл нь болохоор зэрэг ачааны автомашин руу багтдаг. Нөгөө төрөл нь суудлын автомашинд багтах юм тохиолдол байна. Тэрээр суудлын автомашинд хамаарч бол онцгой албан дотор төлөгдөөд ачааны автомашинд хамаарж байгаа тохиолдолд онцгой албан дотор төлөгдөх нь тодорхой тийм учраас манай гайлын улсын байцаагч нар аль нь суудлын автомашинд хамаарах, аль нь ачааны автомашинд хамаарах талаар нэг мөр ойлголттой болж ажиллаж байгаа. За тухайлх юм бол яг энэ машины хувьд шүү дээ. Яг энэ машины хувьд энэ панелных нь хэсэг нь төмрөн панелтай байгаа. Төмрөн панелтай. За дээрэс нь энэ хойд дугууныхын доотлолт ачаа ачих зориулттай юм нумтай. Ачаа ачих зориулттай нумтай. За дээрэс нь кабин дотроо ийм ачаа ачихад түүний дөргөлтөөс хамгаалсан юм төмрөн юм хамгаалттай. За дээрэс нь жолоочийн хэсгийг ачаа ачих хэсгээс тусгаарласан юм зориултын хантай. За дээрэс нь мөн ачаа ачихад тэр ачаагаа бэхлэх зориултын юм гогцоотой. За иймэрхүү үзүүлэлтүүд байгаа тохиолдолд энэ микробус ачааны автомашинд хамаарал онцгой албан доторгоос ачааны автомашинд хамаарч байгаа. Гэтэл яг үүнтэй адилхан бас микробус орж ирэхэд энэ хэсэгтээ зорчигчийн суудалтай цонх нь болохоор зэрэг юм төмрөн хаалттай биш шилэн хаалттай энэ ч нэг мөн агаар жуулагчтай тамхины үнсний савтай иймэрхүү тохиолдолд нөгөөх маань тэгээд дээрэс нь хойд дугуйнда ачаа ачих ном биш амаржинтай байгаа тохиолдолд суудлын автомашинд хамаарад суудлын автомашинтай учраас онцгой албан дотор төлөгдөөд иймэрхүү чигтээ явж байгаа. Яг энэ микробусны тал дээр нэг мөр ойлголттой болох юм бол хотын гайлын хэмжээнд тасралтгүй сургалтууд явагдсанаар энэ төрлийн зөрчлөөс тус газрын хэмжээнд бүрэн сэргийлж ажиллах боломжтой болсон. Тэгээд гайлын харилцаанд оролцож иргэд аж ахуйн байгууллага саяын энэ үзүүлэлтүүдийг мэдэхгүйгээс болоод суудлын автомашинд хамаарах микробус авчирчаад миний энэ машин болохоор зэрэг ачааны автомашинд хамаарнаа. Онцгой албан дотор төлөхгүй гэдэг байдлаар бас их бухимдангуй, уурлангуй хандах тохиолдол байдаг. Энэ тохиолдол бүрд нь манай албанаас тухай бүрдэн зөвлөгөө өгөө, тухай бүрдэн мэдээлэл өгөөд ямар үндслээр ачааны машинд орох уу, ямар үндслээр суудлын автомашинд орох уу гэдгийг тухай бүрдэн шийдвэрлээд танилцуулаад ингэж явж байгаа. Төрийн хүмүүс иргэд аж ахуй нэгж бизнесийн байгууллагад үйлчлэгээ үзүүлдэг төрийн албан хаагчийн ажлын нэг өдөр ийн өндөрлөж байна. Бид энэ нэвтрүүлгийг бэлтгэхдээ өдрөө товлож хүнээ сонгосонгүй. Жирийн нэг өдөр энгийн нэг гайлчин ажлын өдрөө ийн дуусглаа. Gaйл ингэж л ажиллаж байна. Гайлын байгууллага эрсдлийн удирдлагыг үйл ажиллагаанд нэвтрүүлж байна. Бид гайлын хяналтыг судалгааны үндсэн дээр зохион байгуулж, гадаад худалдаанд учруулж байгаа саад бэрхшээлийг арилгахыг зорж байна. Гайлын байгууллага хууль ёсны худалдаа эрхлэгчдийг дэмжиж, гайлын бүрдүүлэлтийн хугацааг багасгах нь таны цаг мөнгийг таних хэмнэх болно. Харин та бараагаа үнэн зөв мэдүүлэхэд болно. Ийм богино хугацаанд гайлын байгууллага бидэнд итгэл хүлээлгэж байна. Бид ч бас итгэлтэй байх ёстой.